энэ гадны соёл боловсрал гэдэг өөрөө бүх юм нь эрт төлөвлөгдсөн те 12 дугаар ангийн их нь 11 сард одоо их сургуулийн шалгалт болж байгаа жишээтэй. Гэтэл бид нар явахгүй 3-4 сараас нь ч юм уу сургуулийн үйлээ гэж судлах ээж аав нарт маань бас одоо алдаатай зүйлүүд ингээ байдсан байна гэдгийг олж мэдэж авсан. Гэх мэтлээ одоо боловсролыг төлөвлөх хэрэгцээ шаардлага нь энд байгаад байгаа байхгүй. Үнэхээр та хүүхдээ хаана сурах гээд байгаа юм? Ямар мэрэгжил эзэмших гээд байгаа юм? Зөвхөн таны хүсэл хэрэгцээ байх юм уу? Таны хүүхд юу хүсэж байгаа байх юм уу? Гэдэг тал дээр нь эртнээс төлөвлөчих юм бол за хүүхд нь үнэхээр өөрийн хүсэлээ, ээж өөрийн хүсэлээ хоёулаа тэрийг дуршиж болж байгаа байхгүй. Намайг Инхтээгийн гişгэ гэдэг. Намайг Чимгүн Жоо гэдэг. Эдийн засагч мэрэгжилтэй 32 дугаар сургуулийн 10 дугаар ангид суралцдаг байгаа. За Хинтээ аймагт бол төрж өссөн. Тэгээ орон нутгийн хүүхдүүд яг л жишгээр одоо ингээд сурч боловсроод 2002 онд Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуульд хүн ам зүйч эдийн засагч мэрэгчлэр сурсан. Тэгээ 2007 онд төгсөөд Хас банкнд 9 жил ажилласан. 80 маягийн өсвөрийн сургагч багш өөрийнхөө сонирхлоор Чингүс подкаст for Teens гэх подкастыг хөтэлдэг. 4 хүүхдээ ээж, 2 сартай маамаатай хажуугаар нь ингээд өөрийн хувийн одоо бизнесийг эрхлээ явж байгаа юм эмэгтэй байна. За ээж аав болгон бол хүүхдээ гой өндөр боловсрал мэдлэгтэй хүний дайтай явуулчих гэсэн бүгд тийм хүсэл мөрөөдөлтэй харин яаж хөгжүүлэх үү гэдгээ гайхаж явдаг. Миний энэ бодлоос ч гэсэн одоо яг энэ боловсролын байгууллага руу ажиллах шалтгаан үүснэ л дээ. Яг яагаад тэгэхээр бас их гоё дүүхтэй. Би найзаасаа одоо хүүхдээ яаж хүмүүжүүлдэг вэ? Танаа хүүхдээ аль сургууль сурдаг юм бэ гэж асуухад хувийн одоо өндөр төлбөртэй сургууль сурдаг. Тэгээ би төлбөрийн тухай үе сонсчоод бүр хөөх гэ гайхаад. За би бол хангалттай сайн ээж биш байгаа мэн гэдгийг нэгдүгээрт ойлгосон. Хүүхдийнхээ хөгжилд би дутуу анхаарч байгаа юм байна. Хөрөнгө оруулалт дутуу хийж байгаа юм байна. Гэхдээ би юу хийж болох вэ гэ. За хүүгээ маш гоё өндөр төлбөртэй сургуульд оруулъя гэдэг ихний санаа бол надад байсан. Ингээд тодорхой хэмжээнд хуримтлал үүсгээд байжгаад нэрээ би яаж өөрийнхөө хүүхдийг хөгжүүлэх ёстой гэж энэ нийгэм чинь миний хүүхэд үе тэнгийнхэнтэйгээ одоо хамт хөгжинэ. Ганцхан энэ бол миний санаа зовх асуудал биш. Олон ээж нар санаа зовж байгаа. Тэгэхээр би тэдэнд одоо яг энэ чиглэлээр нь судал шинжилээд өөрийнхөө хүүхдийг өсгөж байгаа, хүмүүжүүлж байгаа аргаасаа ч гэсэн хуваалцаад явъя гэдэг утгаар яг энэ хүүхд хөгжлийн академи бол байгуулсан. 20 оны нөх хүнд цар тахлах ковидын хэцүү цаг үед бизнесээ эхлэе гэл ингээд хүн болгон шүүмжилжсэн л та. Бизнес болгон хаалгаа хааж ах чи шинэ бизнес хийнэ гэж явж идэг. Гэхдээ надад миний одоо хүсэл эрмэлзэл бол би ерөөсөө Монголын нийгэмд баг ч гэсэн гэрэл асаая, хүүхдүүдийн сэтгэлгээг өөрчлөе. За олон ээж нарын энэ тулгамдаад байгаа асуудал хүүхдээ хөгжүүлээ ч гэсэн цаг зав байдгүй. Үнэхээр хаана хандхаа мэддэггүй. Энэ асуудлыг шийдэх учраас энэ маань бол ирээдүй байна гэж харсан учраас эхлүүлсэн. За тэгээд ямар ч байсан анх бол нэг 15 м квадратад би нэг давхурт ингээд өөрөө нэг ноутбуктэй л эхэлж ирсэн. Яг л энэ ноутбуктэйгээ ингээд нэг нэгээр ажил холбоо агштай нэмээд одоогийн байдлаар бол 15 хүн ажиллаж байна. Мэдээж эрэг надад ахаад томруулах хэрэгцээ шаардлага гарсан. Эцэг эхчүүд ч гэсэн их хандсан. Одоо нийгэмд маш хэрэгтэй зүйл байгаа нь бол ажиглагдсан л да. Тэгээд хөрөнгө оруулалтын хэрэгцээ гарсан. Ингээр би Shark Tank нэвтрүүлэхт оръё. Яг ингээд зар явсан. За надад бас зориг гарах үнэхээр хэрэгцээ байсан. За би ч одоо 3-4 хүүхдээ ээж. За нөгөө дээд боловсрал мэдлэгтэй банкнд бас салбарын захирал хийгээ явж исэн хүн байж Shark-д ороод хүмүүсийн өмнө нэгснэл мөнгө гуйж байгаа асуудал шүү дээ энэ маань тий. Ээжийн санаа гаргаад хоёулаа хамтдаа ингээд оролцоо ихэд бол үнэхээр гайхалтай байсан. Гэхдээ би өөрийнхөө зорилго хүсэл тэмүүлэлд ингээд ихтгэл үнэмшилтэйгээр хандаад зөвхөн би өөрийнхөө хувийн эрх ашигын төлөө ажиллаагүй. За би Монголын ирээдүйн нийгэмд бас үнэтэй хувь нэмэр оруулах юм гоё том төслийг эхлүүлсэн учраас эндээ хөрөнгө оруулалт татъя. Зөвхөн би одоо өөрийнхөө хүүхдийг сургах биш. Би өөрийнхөө хүүхдийг сургая гэдэг хэн нэгнээс мөнгө гуугаа явж исэн бол болохгүй те. Гэтэл би Монголын 1000 хүүхдийг хөгжүүлэх юм
үүс хийх жамаа гэдэг утгаар зориг гаргаж Shark Tank нэвтрүүлэгт орсон. Яг орохдоо бол нэлээд ихтгэлтэй байсан. Яг өөрийнхөө хувьд бол ингээл за авчих байх та чадах байх ч юм уу те яг ингээ өсвөр насны хүүхдүүдэд зориулсан ийм сургалт юм байдаг учраас энэ их хэрэгцээг хангаж чадж байгаа гэдэг үүднээс өөрийгөө авчих болоо гэж бодоод. Тэгээд хамгийн сүүлд Анар Shark гэж хэлнэ гэж болохоор Анар Shark-ыг ч бид хөрөнгө оруулна гэж өгдөг байхгүй юу. Тэгээ за ингээд худлаа олчж байгаа болов уу гэж бодож ирсэн чинь шууд хамгийн сүүлд за би бол хөрөнгө оруулалт хийн гэдэг хүчил амар аз жаргалтай ч юм уу те амар гоё мэдрэмжийг авч ирсэн. Анар Shark бол манад 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж манай бизнесийг дэмжсэн. Тэгээ өөрөө ч гэсэн анх хэлжсэн хүүхдийн төлөө юм боловсролын байгууллага нэг ашиг орлого гэж хэцүү. Гэхдээ би нийгэмд үйлчилж байгаа ийм сайн дурын ажил учраас бас дэмжийа гэд ингэжсэн. Тэгээ маш их ихтгэл хүлээлгсэн. Энэ хүрээнд ч гэсэн бас үйл ажиллагаа маань маш гоё болоод өсвөр насныхан зориулсан дундын хаб үүсгээд хөрөнгө оруулалтаа үн цэнтэй зүйл зориулахыг хичээгээд ингээ ажиллаж байгаа. За өсвөр насныхан зориулсан олон төрлийн сургалт хөтөлбөрүүдийг бас илүү баяжуулж гаргах энэ нөхцөл боломжийг одоо бүрдүүлж өгсөн. Ер нь бол тэгэл бүх зүйлд нь ингээл анханасаа ээжтэйгээ хамт ингээл ярилцаад хийсэн учраас бүх зүйлд нь тусалдаг байсан. Тэгээд одоо бол би яг өсвөр насны хүүхдүүдэд зориулсан одоо Diamond Mind 1, 2, 3 гэх хөтөлбөрүүдэд яг одоо туслах багшаар тий өсвөрийн сургагч багш гэдэг учраас яг өөрийнхөө үеийн хүүхдүүдтэй илүү одоо чиглэсэн яг өсвөр насны хүүхдүүдэд зориулсан хөтөлбөрүүд дээр ажилладаг. Сургалтаа ингэ явж байхад болохоор би нэг ярих өөр одоо чингүүний ярих өөр хүлээж авч байгаа хүүхдүүдийн. За ингээл бид хоёр хамтдаа сургалт хөтөлбөрүүдээ ингээ хийгээ явдаг л да. Тэгээ анх чингүүнээ байх нь одоо өсвөр насныхан бие биендээ илүү нөлөөлөх юм байна гэдгийг олж ажигласан. Тэгээд чингүүнээ төдийгүй олон хүүхдүүд бас манад туслах багшаар ажиллаа, сурагч ментор гэдэг өсвөрийн сурагч багш гэдэг хийгээ явж байгаа. Тэгэхээр өсвөр насны онцлог нь өөрөө үе тэнгийнхэн бие биендээ нөлөөлдөг, бие биенийгээ даган дуурайдаг ийм нас учраас эерэг үр дүн, эерэг үлгэр дуурайлыг үзүүлэхийг хэрэгтэй гэдэг утгаар чингүүнээгээр одоо үлгэрлэж явж байгаа. Тэгээ өөр олон хүүхдүүдийг бас бусдаа нөлөөлөх ийм гарцыг Diamond Хүүхд Хөгжлийн Академи бол нээж өгч байгаа. Манай ээжийн хувьд бол магтах зүйл ер нь зөндөө маш олон зүйлсүүдийг хийдэг. Тэ үнэхээр мундаг ээж. Тэгэл туслаж услаад хэцүү үйлдэл гарахаар дэмжээл бүгднгээс нь гоё ингээл үлгэр дуурайл аваад алтны ээжүүд гуйрал шаарлна гэдэг шиг л тэгэл хөгжөөл ээж юм да. За миний хувьд баримтлагдаг зарчим гэвэл нэгдүгээр би хүүхдтэйгээ маш нээлттэй ярилцахыг хичээдэг. Одоо баг гидсэн тахаас нь л дөнгөж төрсэн нэг настай байсан ч гэсэн за өнөөдөр би ийм ажилтай байна. Чи надад туслаарай, битгий уйлаарай ч гэдэг юм уу те. Ээж нь ийм хүсээ зориод байгаа. За миний хүүгийн хүсэл хэрэгцээ юу вэ? Манай хүүхдүүд ямар сайн да. За өнөөдөр ямар плантай байлээ? Бүх төлөвлөгөөгөө ярилцчих хэдүүлээ. Гэр бүлийн хурал хизээвэ гэдэг ингэ жишээ нь ингэдэг. Тэгэхээр илүү ярилцах зарчмыг одоо баримтлагдаг. За дээрэс нь бие даалгахыг илүү хичээдэг. Одоо хүүхд маань өөрөө бие дагаа шийдвэр гаргаад үүрэг хариуцлагын ч гэсэн тэрнийх нь хэрээр өгдөг. За бас эрхчлөлөө их болгодог юм шиг байна. Би ер нь их жоохон ингэ дураар нь байлгадаг. За би одоо ийм юм хиймээрээ найзуудтайгаа уулзмаар байна. Одоо өсвөр насны хүү бол тэ. За окей гараа явчих. За чи харин маргааш ийм юм ажилтай шүү. Одоо дүүнрээ харна шүү ч гэдэг юм уу. Яг ийм байдлаар эрхчлөөг нь эргээд үүрэг хариуцлагыг нь бол өгөө явдаг. Би эрхээ эдэлсэн бол буцаад үүргээ хүлээх ёстой штэ гэдгээ манай хүүхдүүд бол маш сайн ухамсарладаг. Бие даах чадварыг өгч чаддаг хүүхдүүдийнхээ хувьд бол тэ одоо зарим эцэгхийн хувьд ингээл хүүхдээ ингээл бөөцөлөл ингээл дэлхий ингээл маш сайхан юм шиг те муу мухай зүйл байхгүй юм шиг ч юм уу те бүтлгүүтэх боломжгүй юм шиг байдаг бол ээж маань илүү яг өөрт маань хариуцлага өгч ээж маань бас хамгийн том давуу тал гэвэл шийдвэр гаргах боломжийг олгодог. Тэ өөртөө ирээдүйд би бас өөрийнхөө шийдвэрүүдийг гаргаа явах учраас ээж маань надад дүүнерт маань ч юм уу те илүү тэр хүүхдийн ч юм уу те миний бодож байгаа хүсэл мөрөөдлийг маш сайн дэмждэг гайхалтай ээж гэж боддог. Эцэгчүүд бид нар ч гэсэн анх IQ өндөртэй байхыг эсвэл академик боловсрол өндөртэй байхыг хүсдэг байсан. Гэтэл хүүхдүүдийн маань ирээдүйн амжилт амьдралд бол энэ нь ерөөсөө 30% байр суурь эзлээд 70% нь бол одоо хувийн хөгжлийн soft skill-ийн ур чадваруудаас хамаарат байна. За мөн зөөлөн ур чадварч гэж ярьдаг. Энд маань одоо бид бол EQ гэж маш мэдээд байгаа. Харилцааны энэ ур чадваруудыг мэдрээд байгаа. Гэвч цаашаага одоо CQ, EQ тэ маш олон 10 хүнүүд бол ингээд нэрлэгдэх болсон бэрхшээлийг даван туулах, бусдыг ойлгох,
За бие бэлтрийн IQ хүртэл орж ирж байна. Ёс зүйн хэм хэмжээ орж ирж байна. Тэгэхээр хүүхдүүд маань ирээдүйд хүнлэг, инэрэнгүй нийгмийг одоо бүтээх, бие хүн болох амьдрал бэлтгэгдэх ийм сургалт хөтөлбөрүүд одоо шаардлагатай байгаа үзнээс манайх одоо яг энэ чиглэлээр нь сургалт хөтөлбөрүүдийг бол явуулдаг. За дээрээс нь хөтөлбөрүүдээ бол манайх Diamond Mind 1 2 3 гэх мэтлээ одоо хөтөлбөр болгон тус тусын нэртэй. Гэхдээ бүтэн жилийн турш хүүхд маань цар цараар одоо сурахад төвшөө ахиулаад ингээд жилийн хугацаанд бол амьдрал бэлтгэгдсэн, өөрийгөө бусдын өмнө илэрхийлэх, ярих чадвартай, зорилготой, өөртөө итгэлтэй юм манлайлагч өсвөр үеийг бол бэлдэх одоо зорилгын хүрээнд ажиллаж байгаа. Жохон бахтай хүүхдүүд өөрсдөө дэлхийн төв гэж боддог байсан. Ингээд дэлхийн намайг тавьж ирдэг гэж бодож байгаа. Өсвөр насны дээрээ ингээд тэгээ илүү том болоод ирэхээр ингээд зүйлийг ойлгоод ч юм уу те би чадахгүй байх ч юм уу бүх зүйл ингээд миний эсрэг байгаа юм шиг тиймэрхүү хандлагатай болчдөг. Яг өсвөр насны дээрээ миний хувьд ч гэсэн тиймэрхүү тохиол байгаа ч юм уу тэрнээс болоод хямрах зүйлсүүд байсан. Одоо яг манай хүү өсвөр наснаа шилжээд бид хоёр ойлголцохгүй зүйлүүд яг үннийг хэлэхэд амьдрал юм чинь гарч ийн те би ууралж ийн бухимдж ийн. Гэхдээ энд нь илүү ухаалгаар хандах. Хүүхд маань ч гэсэн өөрөө энийгээ мэдрээд сэтгэл зүйн хувьд нэрээ би юм өөрчлөлт гардаг, биеийн хувьд өөрчлөлт гардаг. Тэгэхээр би яаж бусдтай харилцах юм бэ? Дээрээс нь миний амьдралын маш чухал одоо суурь тавигдж байгаа. Би яг энэ насандаа өөрийгөө хөгжүүлээд зан харилцааны хувьд зөв дадлуудыг олоод авчих юм бол цаашаагаа ингээд хүссэн амьдралаараа амьдарч болох юм байна гэдэг зорилго мөрөөдлийг бас өгөхийг хичээдэг. За мөн хоёр дахь нэг шалтгаан гэвэл өсвөр наснд 13-аас дээш наснд хүүхдүүд маань одоо эцэг их нөлөөлөх бол боломжгүй болж эхэлдэг. Энэ бол бүр одоо Америк нэгдсэн улсаас одоо Стэнфордын сургуулиас гаргасан энэ судалгаагаар бол харагдаж байгаа. Багш, сайн багш юм уу, сайн найзуудтай та хүүхдээ холбож өгөө гэдэг ийм зүйл байгаа. Энийг одоо яаж шийдэх юм бэ гэдэг гарцсан. Тэгэхээр манай Diamond хүүхд хөгжлийн актем бол бид нар хүүхдүүдийг хамтд нь хөгжүүлээ. За мөн сайн багшаар дамжуулж хүүхдийг хөгжүүлэх гэдэг ийм зорилгын хүрээнд бүх хөтөлбөрүүд маань бол явагдаж байгаа. Бага бахтаа бол төдийл одоо нэг нэрэндээ дуртай байгаагүй нэрээ ихшгээ гэж бичгээрээ тийм дуртай биш байсан л да нэг гой нэр өчгүй яасан юм бэ надаа сарнаа ч юм уу цэцгээ ч юм уу те нэг ийм гой нэр байхгүй гэдэг. Одоо насанд хүрэх тусмаа энэ нэрэндээ маш их дуртай болж ирсэн. Хишиг гэдэг маань өөрөө маш гоё агуулгатай юм байна. Буян хишиг те одоо амны хишигтэй гэж хүмүүс ярьдаг түн шиг одоо ингээд тэр нэрнийхээ даацыг одоо авч ээж аваа ийм сайхан нэр өгсөн юм чинь би ч гэсэн бусдад болон өөртөө үр хөвгтэй хань ижилтэй олон хүнд одоо хишиг буйнаа өгчтэй хишиг гэсэн нэрэндээ тохирсон ийм үйл ажиллагаа хийхэнсэн да гэж бас мөрөөдөж бодож явдаг. За анх ажилд ороод гарын үсэг зурх хэрэгцээ гарч ирсэн. Нөгөө банкны систем чинь байнга гарын үсгээ зурдаг. Тэгээд гарын үсгээ бол их нухацтайгаар бодож тэр үед нэрнийхээ тухай агуулгыг бүр бодож гарын үсгээ зохиож исэн да. Номын нээлт маань болох гээд нэрээ хүмүүс чинь номон дээрээ ингээд гарын үсгээ бичдэг. Би нэрээ юу бичвүү гэж өмнөх хэд хоногуд амар их бодсон аахгүй. Тэгээ яг миний номын нээлтний өдөр болсон хүмүүс ингээ миний номыг аваад гарын үсэг зурлах гэдэг ирсэн аахгүй. Тэгээ тэр үчид ингээд амар гоё мэдрэмжийг авсан. Тэгээд өөрийнхөө бүтэн нэрээрээ ингээ бичээд ингээ хүмүүст ингээ өөрийнхөө гарын үсэгтээ ингээ номоо өгнө гэдэг бол бас ингээ амар гайхалтай мэдрэмж. Яагаад хязгааргүй тэмүүлэл гэж нэрлсэн бэ гэхээр бүх хүүхдүүдийг өөрийнхөө хүсэж байгаа зорилгынхоо төлөө хязгааргүй тэмүүлээд те маш том зүйлийг мөрөөдөөд ч юм уу маш том зорилго тавиад тэрнийхээ төлөө хөдөлмөрлөөрөө дэлхийн хэмжээний боловсралтай болгоно. Би хувийн хөгжил нь аягүй сайн болох гээд байна гэдэг ээж аав нар хандж байгаа. Танаа хаягчаа хаана үлээхээр ста хоол юмаг 15 та хүүхдэд сургалтанд хамруулах гээд ярьж байгаа байхгүй. Хаана үлээхээр 3 буудлын цаана хэлж байгаа хатуусаар. Гэхдээ та ингээд Америкт сурганаа гэд ирээдүйд том боловсрал мэргэжилтэд болгоно гэдэг амөртлөө 3 буудлын явуулж чадахгүй ч хүүхдээ бие даалгахгүй мó. Манайх ч одоо гол нь биеийн даалгах ийм зүйлийг бас суулгах гээд байгаа шүү дээ. Бас зарим ээж аав нар бол бүр хитрхи одоо нялах таны хүүхд чинь жигүүрээ дэлгээд нисэх гээд байна шүү дээ, тэ. Гэтэл ээж аав нар өөрсдөө урдах чулууг нь одоо засч өгөх албатай юм шиг, ёстой юм шиг, тэр хүн өөрөө би хүн биш юм шиг одоо сэтгэл аюул болгон миний хүүхдээр ирчих юм шиг боддог нь бас их харлаган бодол байна уу да гэж би бол боддог. Би анх очор огтлогч гэдэг номыг уншаад Diamond-аар л огтолдог гэдгийг уншижсэн да. Дээрээс нь ямар гайхалтай юм бэ энэ алмаз эрдэнэ гэдэг чинь гэдэг бодол надад бол тэр үедээ бол зогсгонд бодогдоод өнгөрч ирсэн. Diamond бол анх байгаль дээр юм хар нүүрс мэт байдаг. Гэхдээ олж аваад
угаа цэвэрлээд гэдэг юм хүний хайрыг татсан юм үнт эрдэм чулуу болж хуурдаг. Түүнтэй адилхан хүүхэд болгон өөрийн гэсэн даймондтай өөрийнхөө өнгөөр гэрэлтдэг. Заавал яг нэг хэвэн цутгсан юм шиг байх албагүй. За дээрэс нь хүүхэд болгоны даймондыг гэрэлтүүл идэр дотор нь байгаа. Өөртөө итгэх итгэлийг нь өөрийгөө тэр зорилгоод гэрэлтүүлэхэд нь туслая гэдэг утгаар нь diamond mind гэдэг нэрийг хайрлаж байсан. За тэгээ mind бол мэдээж ирнэ. Сэтгэлгээний хувьд асар их өөрчлөлттэй. Бид нар чадахгүй, болохгүй гэсэн энэ зүйлээсээ илүү би чадна, мэднэ гэдэг ийм өөртөө итгэх итгэлийг mind-ийн хувьд одоо өөрчлөе гэдэг утгаар энэ нэрээ бол хайрлаж байсан байгаа.